Сайн байцгаана уу? Mitokey маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараар өнд хүчний сэдэлтийн тухай ярьж өгнө. За нэлээд бас түгээмэл хэрэглэгддэг юм эмчилгээний арга байгаа. За тэгээд ямар арга байдгийг, ямар нөхцөлд хэрэглэх ёстой юм гэдэг талаар дэлгэрүүлж ярьж өгье гэж бодсон. Өнд хүчний сэдэлтийг ярихын өмнө өндгөвчөнд фолликул яаж хэвийн хөгждөг вэ гэдэг талаар дахиад нэг удаа сануулъя. За биений мөчлөг гэсэн дугаар дээр бол ер нь байгаа. Тэгээ өндгөвчөнд фолликул яаж хөгждөг юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. Тэгэхээр энэ удаадаа богинохон тайлбар өгье. За тэгэхээр өндгөвчөнд фолликул гэдэг юм хөгждөг. Фолликулын ханан дээр нь үндгээс маань наалтсан хөгжөөд явж идэг гэсэн. Тэгээд тэр өндгөвчөнд байгаа фолликул жижигхэн байжгаад томроод мөчлөгийн дунд үед хаарах үед нь тэр хананд нь наалтсан байгаа үндгээс маань чөлөөлөгдөөд үрийн хоолойд ороод ингээд цаашаа явдаг байна. За тэгэнгүүт тэр өндгөвчөнд хөгжиж байгаа фолликулыг хэн хөгжүүлж өгдөг юм бэ гэхлээр өнчин тархинаас ялгардаг фолликул хөгжүүлдэг даавар буюу FSH гэдэг даавар хөгжүүлж өгдөг байна. Тэгэхээр тархинаас ялгарлаа, цусаар дамжаад өндгөвчөнд очлоо. Улмаар тэр маань тухайн фолликулыг томруулах нөлөө үзүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл хоол тэжээлнэ гэсэн үг байна ш. Тэр маань томорч хөгжих шаардлагатай юм зүйл байдаг байна. За хэвийн үедээ бол өнчин тархинаас ялгарч байгаа тэр FSH даавар өндгөвчөнд байгаа зөвхөн нэг фолликулыг л хөгжүүлэх чадвартай байдаг. Хэвийн үедээ. Тэгэхээр тийм л хэмжээтэй байдаг гэсэн үг. Нэг фолликул одоо хөгжихийн тулд ямар хэмжээний FSH хэрэгтэй, яг тэрийг л тарих ялгаруулдаг. За зарим ховор тохиолдолд зарим эмэгтэйчүүдэд ховор тохиолдолд 2 фолликул хөгжих тохиолдол энэ төр байж болно. Гэхдээ л ихэнх эмэгтэйчүүдэд ихэнх мөчлөгт зөвхөн нэг л фолликул хөгждөг. Тэгэхээр энэ даавраас хамаарч байгаа гэсэн үг. За тэгэнгүүт өндгөвчний сэдэлт гэж юу хэлээд байгаа юм гэхлээр өндгөвчөнд ингэж хэвийн хөгжих ёстой. Тэгээ фолликул хөгжиж чадахгүй эмэгтэйчүүдэд тэр фолликулыг хөгжүүлэхийн тулд хийж байгаа эмчилгээ бас нөгөө талаараа үршилжүүлэн суулгах эмчилгээний үед нэг биш нэлээд хэдэн фолликул томруулах зорилготой хийж байгаа энэ эмчилгээнүүдийн одоо нийлбэрийг л өндгөвчний сэдэлт гэж нэрлэдэг байна. За тэгэхээр өндгөвчний сэдэлтийн бол одоо гол зарчим нь юу юм гэхлээр тэр хоол тэжээл болоод байгаа FSH дааврыг л өсгөж өгч байгаа юм. Ердөө л тэр. Тэгэхээр хоол тэжээл нь их болоод эхлэнгүүт нэг биш нэлээд хэдэн фолликул томрох боломжтой болоод ирж байгаа. Ийм асуудал яригдж байгаа. За мэдээж огт хөгжихгүй тэгээ энэ хөгжих процесс нь алдагдсан эмэгтэйчүүдэд бол бид нар заавал олон биштэй зөвхөн нэг фолликул хөгжүүлэхэд л хангалттай. Тэгээ өөрсдөө оролдох боломжтой ийм эмэгтэйчүүдэд бол тэгж хэрэгэлдэг. Харин өршөлжүүлэн суулгах эмчилгээний үед бол мэдээж олон фолликул хөгжүүлэх гэж байгаа учраас FSH дааврыг нэлээд ихсгэж өгдөг байна. За тэгэнгүүт ямар сэдэлтийн арга ашиглах вэ гэдэг асуудал яригддаг байна. За хэд хэдэн сэдэлтийн арга байгаа. Одоо юу гэдгийг байгалаараа жирэмслэх орлого хийх гэж байгаа. Эсвэл нөөц багтай хүмүүстээр эсвэл хит сэдэлт үүсэх сэдэлтийн дараа хам шинж үүсэх эрсдэлтэй хүмүүстэр бол цөөлөн сэдэлт хийх жишээтэй. Харин одоо юу гэдэг эрэгтэй өргөдөлтэй нэг удаадаа олон тооны ис авах шаардлагатай байгаа хүмүүстэр жишээлбэл одоо хит сэдэлт хийх гэдэг юм ингээд ялгаатай. Тэгэхээр им тарианасаа одоо яаж хэрэгжилж гэн ямар тунтай хэрэгжилж гэн гэдгээс хамаарат сэдэлтийн аргууд нь ийм өөр байгаа гэсэн. За тэгэнгүүт одоо яадгүй гэхлээр хэвийн ингээ өндгөвчөнд нь фолликул хөгжиж байгаа эмэгтэйчүүдэд жирэмсэн болгохын тулд жирэмслүүлэхийн одоо сайжруулахын тулд чадамжийг нэмэгдүүлэхийн тулд гэх юм уу одоо кломифен страт ч юм уу кломид гэж ярилдаг тийм зүгээр сэдэлтийн юмнууд өгöd байх тохиолдол байдаг байна. За тэгэхээр угаасаа анханасаа зүгээр энэ процесс нь хэвийн явагдаж байхад тэр юмнуудыг уулаа гээд жирэмслэх чадамж нэмэгдэхүүгүй л үгүй. Жирэмслэх магадлал өсөх үү гэвэл үгүй. Өндгийн эсийн чанар нь сайжрах уу гэвэл үгүй. Илүү сайн фолликул хөгжих үү гэвэл үгүй. Өөрөөр хэлэх юм бол
тэр одоо эмнүүд чинь зөвхөн тэр тархинд ялгарч байгаа FSH дааврыг л нэмэгдүүлэх нөлөөтэй ахна шүү дээ. Тэр даавар нэмэгдлээ гээд чадамж, жирэмслэх чадамжинд огт нөлөөлөхгүй байна. Тэгэхээр одоо юу гэдгийг манай дээр ч гэсэн одоо зөвлөгөө авдаг олон охтууд байдаг. Зүгээр хэвийн фолликул нь хөгжиж хаардаг, эсвэл өмнө нь жирэмсэлж ирсэн ийм төвхтэй. За тэгээд одоо яхаа юм уу дааврын ширхэг энэ бүх зүйл нь хэвийн байхад одоо дахиад нэмэл одоо сэдэлтийн юм уулгаал ингээл оролдлого хийгээл яваад ах тохиолдол байдаг. Тэгэхээр яг үүндээ бол энэ бол тийм хэрэгцээтэй имчилгээ биш гэсэн үг. Өөрөлдмөл тэрийг уулаа гээд одоо 10 байсан боломж 50 болчихвол нэмэгдэнэ гэсэн юм бол байхгүй байна. Тэгэхээр илүү сайн фолликул, илүү сайн чанартай үндгийн эсэд бол нөлөөлөхгүй. FSH даавар зүгээр л тусанд ихсэж өгнө. Тэгээд тэрийг нь хүлээж авах фолликул нь л жоох орширно гэсэн. Ийм л юм байдаг. Тэгэхээр яг фолликул хэвийн хөгжиж байгаа хүмүүстэр бол бид нар ийм сэдэлтийн аргыг бол ашиглахгүй байхыг бол зөвлөдөг. За эргээд харин одоо тэр сэдэлтэнд дууж байгаа юм маань яг мэдээж өндөвчн фолликул хөгжих процесст оролцлооч гэсэн эргээд одоо умайн салсны хүлээн авах чадвар тас нөлөөлж магадгүй. Тийм учраас яг одоо ямар үед хэрэглэх вэ яах вэ гэдэг маань ингээ ялгаатай яригадад явна гэсэн. За нэг ийм ойлголт байна тий. За гэтэл хоёр дахь ойлголт байна. За энэ нь бол нөгөө өршөлжүүлэн суулгах эмчилгээний үед олон эс авах зорилготой хийгддэг юм сэдэлт ахна. За тэгэнгүүт дахиад хэлье тий. Энэ үед хийгдэж байгаа эмчилгээ ч гэсэн тэр FSH дааврыг нь л өсгөж өгч байгаа юм. За эхлээд эмийн эмчилгээнүүд сэдэлт байж болно те. Эмийн сэдэлт, зөөлөн сэдэлтийн үед хэрэглэдэг. Тэр эмийн сэдэлт эцсийн дүндээ тархинаас өнчин тархинаас ялгарч байгаа FSH дааврыг чинь нэмэгдүүлж өгнө гэсэн үг. Тэгээд FSH даавар нэмэгдэнгүүт нэг биш нэлээд хэдэн фолликул томрох боломж бүрдэнэ. За тэгэнгүүт нөөц сайтай хүн байж болно. Нөөц сайтай хүнд олон фолликул томрох боломж байгаа гэдэг. Гэтэл дан ийм өглөөр нөгөө өнчин тархинаас ялгарч байгаа FSH дааврын хэмжээ бас л нэг хэмжээтэй авах нь шүү дээ. Бид нэр тэрнээс одоо илүү хэтрүүлэн давуулан тэрийг ялгаруулж чадахгүй гэсэн. Тэгэнгүүт бид нар нэмэлтээр FSH дааврыг гаднаас нь тарьж өгдөг баг. Ингээд хоол тэжээл нь хангалттай болчихоор нөгөө хөгжих боломжтой байсан бүх фолликулууд нь хөгжиж өгнө гэсэн. Тэгэхээр энэ бол ямар сэдэлт хэрэглэх үү гэдэг бол цэвэр нөөцнөөс хамаарсан асуудал гэдэг. Ер нь бол тэг үндсэн одоо гол баримтлах зарчим бол нөөц байдаг байна. Тэгэхээр бид нар бодъё л да одоо угаасаа нөөц багтаа болцсон тий суурин фолликул нэг 2 3 харагдаж байгаа. За дээдлэн 4 5 харагдаж байгаа ийм нөхцөлд бид нар эмээр тэр фолликулуудыг хөгжүүлж чадах хэмжээний FSH дааврыг хангалттай ялгаруулж чадна. Өнчин тархи тэрийг чадна гэсэн үг. Тэн дээр бид нар нэмэл одоо дутагдчихж магадгүй гэл тарьлаа гिचгсэндээ тэрийг одоо хэрэглэх фолликулч угаасаа л цөөхөн юм чинь тэр фолликулууд л томорно. Тэрнээс олон фолликулууд бол гарч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр шаал дэмий одоо нөгөө тэрийг хэрэглэх юм байхгүй байхад чинь л бид нэр ер нь бол одоо FSH дааврыг хэмжээгээр хэрэглээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө хэрэглэх одоо тэ хоол тэжээлээ идэж хэрэглэх юм байхгүй байхад ч бид нар нэмэлтээр хэтэрхий их хүнс өгөөд байна л гэсэн үг байна. Эсвэргээрээ бид нар харин томрох хөгжих боломж байхад нь тэр сэдэлтийн одоо эминтрэ одоо тариагийн ч юм уу тунгийн багтуулчих юм бол бидний хүссэн хэмжээнд хүртэл фолликул томрохгүй байж болно гэсэн. Тэгэхээр одоо сэдэлтийг яаж хэрэглэх үү гэдг нь ер нь бол нэлээд уян хатан зүйл болоод ирсэн. За өмнө нь бол яг хөө хийц сэдэлт бол одоо бүх эмэгтэйчүүдэд ижилхэн байсан байхгүй юу? Хэцэдээд бас дотроо ийм олон хувилбаруудтай л да. Тэгээд эдгээр бүгдээрээ нэг байсан. Одоо та байна уу, би байна уу, хэн байна уу хамаагүй тэдэн өдөр тариал тэдг өдөр нь тэгэнгүүт нь фолликул тийм хэмжээтэй болонгууд одоо нөгөө ханаас нь хохолдог тариагаа хийгээл ингээл ис авдаг ч юм уу. Ер нь бол ийм одоо controlled гэж нэрлэдэг тийм учиртай өөрөлдмөл хянжин гэсэн үг. Тэр мөчлөгийг бид нэр хянж фолликулыг хөгжүүлж байна гэсэн үг. За энэ үед бол нэлээ ингээд өдөр болго ингээд тариал хөгжүүлээд ингээд явдаг гэсэн их өндөр тунгаар FSH-ийг явдаг гэсэн үг. Тийм учраас байж болох хөгжиж болох ингээд фолликулууд нь хөгжөөд явдаг гэсэн. Харин одоогийн нөхцөл бол юу яригадаад байгаа гэхээр хувьчилсан сэтэл. Өөрөөр хэлэх юм бол та
та бидний бие махбод өөр байхад чинь заавал яг ийм нэг төрлийн юм явах шаардлагагүй юм аа. Тухайн таны фолликулын хөгжил, нөөц, нас, тэ бусад одоо дотор шүүрлийн асуудал байна уу гэдгээс хамаарат төлөвлөгөөнүүд янз бүр гарч болох юм байна. Эмчилгээний одоо эмийн тунгууд бас янз янз байж болох юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад энийг хэлээд энэ гэхээр одоо манай сэдэлтэнд явж байгаа охтууд ч гэсэн айгүйх нэг группүүдээр асуудаг. Минийх тэд байна, тэд хоног тарай гэдэг тэд байна, та нарыг яаж ийн. Нэг хэсэг нь зүгээрээ юм байдаг. Нэг хэсэг нөөс та муу байна штэ. Одоо тийг ингээд зөвлөгөөгөөд байдаг. Гэтэл яг үүндээ бол тухайн хүний бие махбодын онцлог танихаас өөр байж болно. Фолликулуудын хөгжлийн хувьд танихаас өөр байж болно. Тэрэнд нь тохирсон эмчилгээнүүд цаанаа явж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн сэдэлтэнд асуулт байгаа бол энэ одоо би хэвийн байгаа мүү гүмүү те миний хувьд энэ хөгжил зүгээр гэж тооцогдох юм уу гүмүү гэдгийг мэдхийн тулд төлөө эмчээс асуух хэрэгтэй. Эмч нь таны биеийн онцлог тохируулаад ийм яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ? Энэ нь хэвийн юм уу, хэвийн биш юм уу? Үнэхээр одоо удаашраад байгаа юм уу? Эсвэл те гэдэг тийм асуудал төр бол эмчнэр нь илүү сайн тайлбар өгч чадна гэсэн үг. За тэгээд бас нэг яригддаг юм одоо энэ сэдэлт муу, энэ сэдэлт сайн гэдэг юм байна. Тэгэхээр яг хамгийн анх одоо IVF-ээр төрсэн охин байгаа шүү дээ, тий. За тэрнийг болохоор байгалийн сэдэлт, байгалийн одоо мөчлөг дээр тэр эмэгтэй жирэмсэн болж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр эмэгтэйд ингээ байгалаараа нэг фолликул хөгжсөн байхад тэрийг хатгаж аваад үр хөврлөлөд буцаагаа суулгаад ингээд хүүхэдтэй болсон гэсэн. За энэ хамгийн анхных бол энэ байгалийн мөчлөг дээр болсон одоо үйл явдал. За тэрнээс хойш мэдээж яаж үр дүнг сайжруулах уу, яаж IVF-ийг сайжруулах уу гэдэг дээр бол мэдээж судлаачид эмчнэр бол маш их ололт амжилттай байсан. За энэний үр дүнд бол хэцэдэлт гарч ирсэн. Хэцэдэлт бол зорилго нь ерөөсөө олон хүндгээс авахын зорилготой байсан. За гэтэл юмс ингээд бас өөрчлөгдөөд одоо хэцэдэлтийн зарим хор ууршиг нь юу юм ч гэдэм үү те судалгаанууд хийгдээд за өөр хөлбөр байж болох уу гэд ингээд зөүлийн сэдэлтүүд гарч ирсэн ч гэдэм үү. Тэгэхээр эднэрийг бол хооронд нь тэгж айхтар энэ сайн энэ муу гэж харьцуулахад бол хэцүү байдаг. За судалгаанууд ер нь бол зөндөө хийгдсэн байгаа. Одоо эн чинь аргууд маань гараад жирээд нэлээд удчлаа. Тэгээд тэн дээр бол нэг хайхтар одоо энэ нь бол энүүгээр амар муу юм аа, энэ нь энүүгээр амар сайн юм аа гэсэн тийм юм бол байхгүй. Яг л хувь хүнийхээ онцлог тохируулаад аль аргыг хэрэгжилж болно гэсэн үг. За яг хөө зөөлөн сэдэлт дээр бол илүү нөгөө юм чанартай. Тэгээ яадгүй даврын одоо нөлөөлөл бага энэ төр байгаа учраас илүү чанартай. Тэгээ эвплойд буюу хромосомын хувьд эрүүл өндгээс гарах боломж нь арай илүү өндөр байдаг гэсэн юм яригддаг байсан. Гэхдээ бас хэзээдэлтийн үед ч гэсэн нэг онцгийн ялгаагүй гэсэн тийм судалгааны ажлууд ч гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр яг бүр ингээд таг шийдэгдсэн юм бол байхгүй байна. За жирэмсэн болох нөгөө магадлал байгаа зү тэ тэн дээр ч гэсэндээ бас одоо хэцэдэлт нь илүү сайн, зөөлөн сэдэлт нь илүү сайн гэсэн юмуд бол байхгүй байна. За хэцэдэлт дээр бол яг нэг одоо аюултай тал нь байдаг гэхээр хэцэдэлтийн дараах хам шинж гэдэг юм үүсдэг. Ер нь бол бас нэлээд амь насанд хүндрэлтэй эрсдэл үүсч болдог ийм зүйл байдаг. За энэ нэг тийм том асуудал байгаа. Тэгэхээр хитрхи их нөөц сайтай, эсвэл PCOS буюу өндөгч олон хуулийн хааж хам шинжтэй тийм хүмүүстэр бол маш болгоомжтой энэ аргыг бол сонгох ёстой. За зөөлөн сэдэлтийн хувьд болохоор өртөг нэлээд бага гардаг. Яагаад гэвэл өдөр болгон тэгж өндөр өртөгтэй үнэтэй штэ FSH тариа чинь. Тэгэхээр тийм өндөр өртөгтэй тариа хийдэггүй учраас нэгдүгээрт бол одоо санхүүгийн хувьд бол арай одоо баг тусдаг гэсэн үг. Арай баг өртөгтэй байдаг гэсэн үг байна. За тэгээд дээрэс нь мэдээж тэр хэцэдэлтийн дараах хам шинжэн төр бол үүсэхгүй ийм сайн талтай. Дээрээс нь нөөц багтай юм уу 40-оос дээш насны хүмүүст бол одоо арай илүү чанартай өндгөөс гарах боломж бол байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо хэдэн жилийн өмнө бол хэцэдэлтийн хийдэг эмнэлгүүд нь манайх сайн гээл, зөөлөн сэдэлт нь манайх сайн гээл ингээл байдаг байсан бол одоо өнгөрсөн жилүүдийн судалгаанууд бол яг аль алийг нь хэрэгжилж болно, алийг хэрэглэх үү гэдэг нь тухайн хүний онцлог хэмнээс бол хамаарна, шалтгаална гэдгийг нь тогтооцсон байх нэ. Тэгэхээр энэ дээр бол энэ сайн муу гэсэн юм бол байхгүй. Мэдээж хамгийн одоо энэ хүнд
яаж бид нар те бодолцоотой үндгээсүүдийг чанартай, аюулгүй, эрсэлгүй гарах уу гэдэг дээр эмчнэрэн дандаа санаа товж бодож явдаг. Тийм учраас яг манай эмнэлэг дээр бол нэлээд юм хувьчилсан сэдэлтэй аргуудыг хэрэгэлдэг. Тэгэхээр манай дээр явж байгаа хүмүүс мэдэх байх те сэдэлтэй аргууд нь бол хоорондоо нэлээд юм бас ялгаатай байх магадлал бол байдаг. Тэгээ энэ нь бол эцсийн дүндээ л яг тухайн хүнийхээ онцлог юмыг харж байгаа л бид нар аль нь илүү үр дүнтэй вэ гэдгийг сонгож байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө нэг ийм ойлголт өгөхийг хүссэн юм аа. Нэгдүгээрт фолликул угаасаа өөрөө хөгжиж байгаа хүмүүс сэдэлтийг шаардлагагүй тэглээгээ жирэмслэх боломжийг чинь нэмэгдүүлэхгүй гэдгийг одоо ойлгосоо гэж хүссэн. Хоёрдугаарт сэдэлтийг шаардлагатай нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүдэд хийгдэж байгаа сэдэлтийн аргууд нь таны бие махбодын онцлогоос хамаарат ялгаатай байж болно. Энүүнд одоо илт муу юм уу, илт сайн гэсэн юм бол байхгүй гэдгийг анхаараасай гэж хүссэн. За тэгээ зөөлөн сэдэл дотроо ч гэсэндээ хувилбарууд бас байгаа штэ. Тэр мань зарим эмэгтэйчүүдэд илүү сайн байдаг юм байна. Нөгөө хувилбар нь зарим эмэгтэйчүүдэд одоо илүү өмнөхөөсөө цөөн тооны эс гардаг ч юм уу, чанаргүй байх ч юм уу тохиолдол бас байдаг үгүй л байна. Тэгэхээр хүн болгонд энэ чинь ялгаатай учраас эхлээд одоо ямар аргыг хэрэглэх үү, дараа нь тэр арган дээрээ тулгуурлаад өөр ямар илүү сайн арга байж болох уу гэдгийг болохоор эмчнэр нь ярьж шийднэ гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол нэг юм үнгүшний сэдэл гэдэг талаар ойлголт өгөө гэж бодоод явж ирсэн өнөөдөр та бүхэнд хүргэлээ. За тэгээд сэдэлттэй холбоотой янз бүрийн асуулт байх юм бол Instagram хаягаар манаас холбогдож болно. Эсвэл манай эмнэлэг рүү залгаад зөвлөгөөний цаг аваад ингээд уулзаж болно шүү гэж зөвлөмөр байна. За дараагийн дугаараараа бас HPV гэдэг тий одоо хүний хөхөнцөр вирус гэж юу юм? Тэр нэрээ яагаад ийм аюултай юм одоо яригадаад идэв. Тэг үнэхээр тэр вакцины энтер хийлгэхэд зүгээр юм уу, ямар юм гэдэг талаар бас тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.